За сайхан тусч гин үү, сайхан наадж гин үү? Сайхан наадж. За та Арангаа аймгийн Эрдэнэ мандалд хэдэн он төрж ирсэн бэ? Аав ээжийн талаар хэд хүүхэд бол төрсэн бэ? Тэр талаараа яриад эхэллээ. Арангаа Эрдэнэ мандлынхаа Ногоон дэм гэдэг газар төрсэн. Манай аав бол одоо дээр үед одоо 30 хэдэн оны үед 5 жилийн цэргийн алба хаасан. Бас хил дээр алба хаасан гэж байгаа. Тэр үед бол одоо манай сумаас 30 хэдэн онд явсан усуд цөмөрөө бид ядав гэсэн тэмдэг зүүж ирчихэд эх орныхоо төлөө одоо тэмцэж ирсэн усуд байна л гэсэн боддгийн одоо биднүүд багшгал байсан одоо. Ээжийн талд нь бол Алтан мөнгөнд төдийхөн гэж нэртэй хүн. Тэрний аг гэж Жанцсан гэдэг хүний хамгийн том охиных нь хөгтвээ. Би чи 5 улаан юм байгаа. Хамгийн том их барилгад ажиллаж чад гарсан. Дэмбэж өгөөд дараагийнх ихч маань Цэрэл хам гэж байсан. Одоо насаараа л хоньмод аюулсаагаад сайлчин байж байгаа гэсэн. Дараагийн миний ихч бас л сүүсэл мадмалж ийсэн. Би яг яг сургуулиудаар дамжиж харин нэгэ явсан хүнд би юм байгаа. Манай дүү эрэгтэй дүү байсан. Тэр харин Оросд сураад бас ажиллаж хагаад энд одоо бас л мал сүйдэн малсан цэрэгч явсан. Цэргийн алба хаасан. Ер нь биднүүд бол үгээр хөдөөнөөс л уусаа тэндэл өсч хүмүүцсэн. За би яг үлзэтийн дээр л төрсөн Сомбоо гэж байсан. Одоо манай аав бол тэр Сомбоогийн би бол ууган. Миний доор нэг эрэгтэй дүү байгаа. Миний дээр нэг эгч бий. Тэгэл ерөөсө гуруулаа. Одоо ээж маань бол 98 үрж гэн одоо. Арангаа Эрдэнэ мандлын Шанд гэдэг нутаг байдгийг энийг хараатаа тэнд төрсөн. Тэгээ миний аав төрсөн аав нь Балжир гэж хүн байсан. Ээж нь Сандагжив гэж байсан. Тэгээд нь өрөнгөл аав нь Батуул гэж байсан. Ээж нь Цэрэн Долгор гэж байсан. Тэгээд өргөцсөн хүн байхгүй юу? Гэртээ ганцаараа амьдэрдэг. Хоол зайгаа өөрөө хийж идэнэ. Манай ээжтэй хийхгүй ажил байхгүй. Манай өвөө ч одоо их сайхан хүн байсан. Нэг тоодон бор дээлтэй тэгэл нэг хилэн хормон хойшоо морины хондлоо дэвгэр хийсэл жороо хээрмөр байсан. Мундаг сайхан мор байсан да. Тэгэл наадманд явах ч одоо тэр голын мордич одоо сар байтал нь явдаг. Тиймэр байл шүү дээ. Одоо манай энэ Тарян талбайчийн их өндөр урган дундуураа ингээд л өргөн замтай. Тэр замаар чинь манай өвөө л хормон хийсэд л алга болж өгнө. Бид нар ч араас нь завхтаад л байна гүйцэхгүй. Тэгэл зайлвал хаяа нэг халамцсан. Тэгэхээр халах гологдуулна да зайлвал нулимсан урсаал мөвөө. Өөрхий. Манай эмээгийн талаар бол манай эмээч их нарийн ухаантай. Бид нарыг ерөөсөө тэгж хайшил зэмлэхгүй. Тэгээ бид нартай ингээд нэг тоглож явахтаа л хүмүүжүүлцдэг. Хүүхэд байхдаа би ч одоо эмээ өвөө хоёрын гар дээр өссөн. Би ч бас нэг өвөөгийнхөө ээжийнхэн сүнсгээд бас өвөө маань надад бас сайн тэгдэг. Бас л эрхлүүлнэ, хоёулаа эрхлүүлнэ. Хоёулаа биенээсээ өмөрөөл нэг тиймэрхүү. Манай эмээг одоо Цэрэн Долгор гэдэг хүн байсан. Тэгээд эмээ ч 85 хүрсэн. За манай эмээ ч ерөөсөө бас их ухаалаг тийм. Ер нь хүнд тийм муу юм хийхгүй. Ерөөсөө л ядуу хоосон хүмүүст аюу их тийм өглөө өгдөг тийм хүн байсан. Эмээ ер нь хүнд зааж сурахаас илүү их үлгэрлдэг. Тэгээ мөн одоо зүүр цэцүүгээр хүнийг хүмүүжүүлдэг. Одоо сайнтай нь хөрлүүл сарны гэрэл, муутай нь хөрлүүл могоон хорлуулж гэдэг юм уу. Тэгээ үннээр явбал хүр тэргээр туулааг үүснэ, ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэл ингээл одоо Монгол ардын тэр зүүр цэцүүгээр үл бид нарыг маш хүмүүжүүлж сүүлд нь ингээд бодож явахад энэ бүх одоо ардын үгсүүл бүгд үнэн амьдрал дээр батлагдсан зүйлс байдаг. Сүсгвшрэлтэй байхыг бол өөрөө үлгэрлэн харуулсан. Одоо эмээ орой болгон тэгээд бурхандаа сунж мөргөө, зулаа өргөөд тогтмол тэр маань мэгзмээ уншаад ингээд байж идэг байсан. Цаг хугацааны явцад бол эргээд ойлгогддог тийм л юм байна л та. Танай эмээ бол Цэрэн Долгор манай ээж ихчтэй дэрчээд нэр чи ихчдүү сэлэн хөвгтүүд байхгүй юу? Ажил төрөлтэй мал эдээтэй усл байсан та. Тэгэл манай өвөө ч одоогор бол тийм прагматик янз бүрийн маяг гоё сайхан харагдах тухай тийм юм бол байхгүй.
Манай өвөө бол зүгээр шудрах тийм бас. Цагаан сарын бууз хийхгүй. Тэгсэн чинь өвөө эмээ хоёр л нэлээл маргалж байгаа балтай байна. Эмээ болонгоо жижигхэн бууз хийн гэдэл. Өвөө болохоор том бууз хийн гэдэг. Хөөхөө тэр хоёр чи хөөхөн маргадаг. Тэгсэн чинь за хүн ямар тоогоор нийтэх биш. Цадгаараа л идэн том хийнаатаа гэдэг. Том бууз ийдсэн. Тэгж ийж үлээ нэг тэр санаанаас гардгүй. Тэгэл их бүдүүн тамхи ороо. Эддэний тамхи ороогол талд нь оруулаа шидчих. Дахиад ороо. Уртаж, хумдаж ээж энэ гурав өстой жигтэй байсан гурав байгаа. Тэгэл хүүхдүүд нь зөндөл байна л доо. Хумдажгийн хүүхдүүд ч одоо дуу байх гэж байсан тэр чинь зүгээр хотод хүүхдүүд нь одоо энэ уртажгийн хүүхдүүд ч бас хотод юм энэ ч одоо хинд байна да. Жамбалгааны л байна. 1000 төгрөг архинд болохгүй 60 дуу дуул 60 хувцас арих уун гэж тэгж ийсэн юм да. Манай ээж шүдээ тэр чинь. Уртаж ч бас арих уун. Хундаж ярн арих уухгүйсэн шүү. Хаяа нэг хуримнаар хүүхдүүд хүмүүс тиймдэр нэг уулзаж наригцгаана. Урд нь үсэж гэж архинаас нэг орж сүд болоод байхгүйсэн шүү дээ. Тэгээ Ярангаа аймгийн Эрдэнэ-Мандал суманд 1954 онд Намжлын Нацаг миний аав, Жанцангийн уртнаас миний ээж. За энэ хоёр хүнээс одоо 11 хүүхдийн 7 8 дахь юм уу дундаа бас яас учраас одоо яг амьд сэрүүн байгаа 8 хүүхдийн бол 5 дахь нь ингэж одоо төрж өсөж нутагтаа одоо сургуулаа төгсөж тийм ээ ингэж явсан юм түүхтэй. Эрдэнэ-Мандал сумын 100 жил гэдэг бол ерөөсөн Монголын нэг түүх. Тэр 100 жилийг төвчээлээд ирсэн одоо аав ээжийн эмээ өвөгийн түүх. Тэдний аж амьдралын түүх үр хөвгтөө өвлүүлсэн нүүдэлчин тэр удам судар маш чухал юм гэд. Тэгээ манай удамаас бид 8 бол дотор авраг малчинтай одоо Арангаа Эрдэнэ-Мандал сумын авраг малчин нацгийн Жамбалгааны гээд ах минь болсон. Монгол улсын эрүүл мэндийн одоо гавьяат ажилтан гээд нацгийн удуул гээд миний төрсөн ихч одоо энэ удмаасаа ингээд 8-аас ийм сайхан гавьяа шагналтай бүгд одоо төрийнхөө өндөр одоо медалаар бүгдээрээ ингрэмиалаас ингээд ажил хөдөлмөрт ийм даруухан одоо бүл байгаамаа манайх. Аав болонгууд дэлгэрийн банзар гэдэг. Манай аав 2 охин дүүтэй нор сүрэн нөржмөө гэдэг. Манай ээж үл Цэрэн лам гэдэг. Манай ээж удал эгч штэ. Тэгээ удал эгч ээж энэ төр бол нэг гэрт өсгөөцөн. Манай эмээ Цэрэн долгоор. Тэр удал эгч ээж уртнасан гэд миний авсан ээж юм байгаа. Бид хэдий бас нилээ манайхнаас нилээ хэдэн хүүхдүүд авсан ээж гэж хэлээ сурцсан. Манай эмээ уртаж хоёр бол нэг гэрт өссөн тэр юм бэл дээ. Айлаа 6 дахь хүүхэд нь 4 ах нэг эгчтэй. Тэгээ 6 дахь нь миний доор 3. Тэгээ 9 өлөө бидэд. Тэгээ багнаснаас авахлаа өдөө маллаад одоо хүртэл маллаад явж байна да. Тэгээ энэ банзар гэдэг айлын энэ хүүхдүүд бүгдээрээ ерөнхийдөө морь-малаа ууж hirсэн. Манай аавын уламжлалаар ерөнхийдөө өв залгамжлаа тасралгүй. Одоо ерөнхийдөө хүүхдүүдээс нь 4 аймгийн алдар туяач сал авсан байгаа юм. Түүний дараагаас одоо бас залгамжлах 3 дахь үеийн залгамжийг ийгдсэн одоо энэ сандаг сурахын хүн амар төвшин байж байна. 8-гийн алдар туяач болсон байна. Би ч одоо бас л тэгэл 2 талын удамтай үеэж гэж ээж минь батуулдаг гэдэг хүн баргаж одоо 70 настайтай бараг морь хөлсөд явж байсан шүү дээ. За би Арангаа аймгийн Эрдэнэ-Мандал сумын Эрдэнэ улбагийн одоо Батуулдын Лаан Дувдангийн 2 дахь баасан сүрэн байна. Ээж Тасцүүгийн нэргүү эцэг эхээс тавуулаа бид нар. Хамгийн том өгч Лаан Дувдангийн мөнх цэцэг. За тэгээд би за дараагийнх нь Лаан Дувдангийн мөнх туяа Лаан Дувдангийн пүрэв сүрэн Лаан Дувдангийн чанцал улам гээд бид эхээс тавуулаа. Одоо тэгээд дор үрнээ ажиллаж амьдарч байна. Би Арангаа аймгийн Эрдэнэ-Мандал сумын одоо зүүн цүүрийн Шарин булаг гэдэг газар 1958 оны 3 сарын 6-нд төрсөн. Эхээсээ бол 11 үлээ. Миний аав Галбатхын Шагдар гэдэг хүн байсан. Ээжийг бол Бавгийн Лунх гэж хүн байсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбар хөгжил төлбөрийн хүрээнд өрхийн эмнэлгийг анх үүсгэн байгуулж ирсэн.
Одоо энэ өрхөн имлэгийг бол би сонгоны хархан дүүргийн 6 дугаар хорооны өрхөн имлэгийг өөрийн төр зөссөн нутаг цүүрийн голын нэрээр 3 цүр өрхөн имлэг гэж нэрлээд одоо 25 жил энэ имлэгтээ ажиллаж байгаад сая 24 оны 12 сард тэтгэвртээ суулаа. Би ч одоо эхээс дөрвүүлээ гарсан. Тэгээд миний дээдх 2 нь энд тэлсэн шүү дээ. Тэгэл би одоо дүүтгийг хоёулаа. Тэгээд манай дүү оюун билег хөдөө байдаг. За би 1968 онд төрсөн. Тэгээд 10 дугаар анги төгсөөд Савхны худалдааны тэмцэлд яваад тэгээд ирээд энэ чи худалдаа бэлтгэлийн анги гэж байсан. Тэнд ирж ажиллаад нярваа ажил хийжсэн. Тэгээд тэнд 7 жил ажиллаад тэгээд худалдаа бэлтгэлийн анги нөгөө хувьд гарчаад бид нэр хуваарь бизнес эрхэлцсэн. 2002 оноос эхлээл хуваарь худалдаа үйлчилгээ явуулсан та. 1984 онд цэргийн албанд явсан. Тэгээ 3 жил цэргийн албан хааж ирээд Алтан булаг баг гэж байсан юм да одоо. Тэнд агентэй хийсэн. Тэгэл нөгөө нэгдэл тараад мал хөвчлөгдаад тэгэл одоо тэр зах зээлийн чим рүү ч ороход л одоо малчин болоод тэгээ нэг хэдэн жил малтай нэлээ үзлээдээ овоочиг мал өсгсөн. Тэгэл 2000 оны зууданд нэлээ хэлмэгдээд хэлмэгдэх чи байхдаа одоо тэгээ өөрөөсөө л болж байгаа юм чи. Тэгээ малаа нэлээ хоригдуулаад 2003 онд одоо сумын төв орж ирээд л дийлгүүрнэгээд л тэрнээс хойш одоо ерөөсөө энэ худалдаанд одоо болтол явж байна да. Манай ханы аав ээж бол бас л манай Эрдэнэ мандлын усуд байсан. Тэгээ би тэр өдөө суугаад 4 хүүхэд орсон. Одоо 4 хүүхдийн маань хамгийн том хүүхдүүд инженер төгөөж хүндээ би дараагийн хүүхэд маань төрөлх хурлыг сургууль төгссөн. Тэрний дараагийн хүүхэд бол одоо мандахын дээд сургуулийн нягтлагын төгссөн. Баг маань бас судлаач одоо компьютерийн чиглэлээр төгссөн. Эднүүд маань цөмөрөл одоо өөр сургуулийг төгсөж өөрийнхөө мэргэжлэр ажиллаж одоо доотлохын төгсөнд 2 хүүхдээ дээдлийнх нь 4-5 хүүхдээ болж амьдрал нь одоо сайхан чигдэрсэн гэж би бодож байна. За 89 онд ангаах ухааны дээд сургуулийг төгсөөд Арангаан төвшрүүлэх сангийн аж ахуйн эрхлэгч хэмжээр 3 жил ажилласан. За 3 жил ажиллаад Улаанбаатар руу шилжиж ирсэн. Учир нь юу гэхээр нөхөртөөгөө 89 онд танилцсан. Манай нөхрийг бол Өчхийн Баатарван гэж айлын ганц том хүү байсан. Би тэр одоо нийлээд бас нэг хүүтэй. Миний хүүг бол Баатарвангийн цаг бодрох гэж энэ залуу байдаг юм аа. Тэгэхээр одоо Арангаа таны төрсэн Эрдэнэ мандал сум 100 жил болж байна. 100 жилийн таа бол одоо 80 гаруй жилийн түүхийн бүх үйл явцдаас байлаа. За одоо Эрдэнэ мандал сумаас одоо төрсэн эрдэмтэн мэр гэдэг юм уу гавьяат сэхэтнүүдийг та ерөөхдөө дурдвал. Ер нь манай Эрдэнэ мандал бол их дээр үеэс бас оюуны их чадвартай тийм ус байсан. Манайхыг одоо нэгдлийг одоо хөдөлмөрс нэгдэл гээд байгуулагдаж тэндүүд их олон одоо энэ улсын хэмжээний сум номын уралдаанд манай сум төрүүлж машин шагнуулдаг байсан. Тэрнээс гадна манай сургуулийг төгссөн улсууд их олон сумаас ирдэг учраас олон хүүхдүүд байсан. За миний л одоо сайн мэдэх хүн бол Даш Чамцгаад доктор байна. Удуулгаад доктор байна. Эрдэнэ мандал сумын бол бас их оюунлаг тийм хүмүүс байдаг. Тэр дундаа одоо эрүүл мэндийн сайд Нацхийн удуул гэдэг хүн байна. Одоо Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй. Одоо манай 3 удмын удмаас гарсан ийм төрний сайхан зөвлөлттэй байгаа. Эрдэнэ мандал сумаас чинь 72 доктортой. Тэгээд 73 дахь нь манай Отхон Бат болсон. Ингээ сая нутгийн зөвлөлийн юундаар хэлсэн шүү дээ. Ингээ 73 доктортой нэг сумаас бараг ийм олон доктор байдаг сум. Ерөнхийдөө Ховд аймгийн Дарив сум. Тэгээд дараа нь манайх орж байгаа шүү. Тариат бас манайтай нэлээд ойрхон байна. Тэгээд сураад яг ерөнхийдөө эмч болоод хүүхдийн эмч болоод эрдэм шинжилгээний ажилтан болоод эрдэмтэн болоод яг энэ одоо зах зээлийн шилжилт боллоо шүү дээ. Зах зээлийн шилжилт болоод бид нар англи хэлийг өөрснөө бие даасураа тэр болгон одоо бас юунд явж чадахгүй дугуйлан курсын цөөхөн байлаа. Бие даасураад тэгээд байж тал тэр ихний алхаст ажиллаж байгаагүй нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсөл хэрэгждэг. Монгол улсад эрүүл мэндийн салбарын удирдлагын чадварыг бэхжүүлэх нэгэд.
Тэгээд тэрүүнд одоо багш бэлднэ. Удирдах ажилтан бэлдэх багш бэлдэнэ. Тэр 4 хүний нэг нь би. Тэгээд анх удаа Тайландд одоо явж тэр багш болж ирээд тэгээд яг тэр чи ертөнцтэй танилцж байгаа юм чи ийм байдгийм байна, хэл үзэж जैन. Тэгээд бас арай бидний үзэжсэнээс өөр байна шүү дээ, тийм ээ. Ингээд өөр хэлээр харьцаад ирэхээр тэгээд байж тэр Дэлхийн банк Японы хамтарсан тийм нэг тэтгэлэг байдаг. Тэгээд тэр тэтгэлэгт нь бүгдээд явуулсан чи минийхээс шууд зөвшөөрчвөө. За сургуулаа аваад ирээ. Гэсэн чинь тухайн үед чинь одоо яг энэ шилжилтийн үед чинь гадаад явхад бол TOEFL-ийн шалгалт гэж авдаг. Надаас ерөөсөө тийм асуугаагүй. IELTS TOEFL асуугаагүй. Сургуулаа олоод ирсэн. Тэгээ сургуулаа олоод ирэх одоо хаанаас орох вэ? Ямар ч сургуулийн нэр байхгүй надад. Тэгээд эрүүл мэндийн яамнаар тэр тухайн үед нэг гадаад харилцаа хариуцсан орлого сайд, нэгдүгээр орлого сайд гэж хүн байсан. Одоо бол их олон жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женевийн оффист ажиллаж байгаа. Сая тэтгэвртэй гарлаа. Баяр сайхан гэдэг. Зорилцрынгийн баяр сайхан. Тэр хүн дээр би орж байгаа. Тэр орлого сайд дээр. За би ингээд нэг тэтгэлэг олсон чинь надад сургууль байдгүй. Энэ сургууль та байна уу танд гэсэн чинь баахан брошюр өгөхгүй юу? За мэдхгүй та энэ дотроос та үз өөрөө ингээд. Тэр дотор миний сурдаг Манчестер их сургуулийн бизнесийн сургууль, эрүүл мэндийн удирдлагын сургууль байж байхгүй юу? Тэгээ тэр лүүн факс тэр үед чи одоо ямар имэйл гэж мэдэх биш. Факс явуулсан чинь зөвшөөрсөн. Тэгээд нөгөө санхүүжүүлэгч тэтгэлэг өгж байгаа байгууллага руу явуулсан чи хоёул сургууль окей болчлоо санхүүжүүлье гэж байна. Тэгээд Английн виз одоо тэр үед Английн виз бол бараг гардаггүй байлаа. Английн виз Английн элчин сайдад одоо аппликейшн бүгдээ өгчөж байгаа. Тэгчээд яасан болоо вэ? Ингээл намайг ерөөс уудахгүй тэгтээ нэг удаагүй. Нэг асууя гэдэг очсон миний виз гарцсан байсан. Надтай ч уулзаагүй. Шууд миний виз чинь таны виз гарцсан штэ гэдэг. Ингээд ерөөс юм бүтгэрээ 7 хоногийн дотор би 7 хоногийн өмнө явна гэсэн ямар ч төлөвлөгөө байгаагүй. Ерөөсөө 7 хоногийн дотор миний амьдрал ингээд эргэцсэн. За одоо ингээд Манчестерд сурах боллоо. Англи хэл маань ямар вүлээ. Яг үзчихсэн ч гэсэн яаж тэр академик төвшингийн англи хэлийг гүйцэхв тэр төвшөнд очих вэ? Тэгэл явж ил Англид. Тэгээ Манчестер их сургууль баг анхны шахуу одоо оюутан Монгол оюутан тэгээд очиж ил. Тэр үедээ бол би Манчестер их сургуулийн баг номыг бүгдийг дуусгасан. Ерөөсөө тэр чинь ингээд юу байдгийг ч ингээд хевстэй бүр том супермаркет дэлгүүр шиг хэдэн давхар. Тэгэл одоо энэ гэхэд эрүүл мэндийн секц те. Энэ гэхэд одоо удирдлагын секц, энэ санхүү гэхэд бүгдийг баг дуусгасан би. Номын сандал өнгөрөөд байлаа Манчестер тий. За тэгэхээр Аранга аймгийн Эрдэманд сум гэдэг чинь хөдөлмөрт нэгдэл гэж байсан. Тухайн үед одоо шагнал их хатуу үед Алтан гац одон хөдөлмөрт нэгдэл гэдэг ерөөсөн малаараа устдаа тэргүүн. Тэгээ ерөнхийдөө ажилч хичээнгүй. Даруу төлөв. Тэгэхээр их сайхан баялаг хүнөө нутгийн голомт нутаг. Тэгэхээр ерөнхийдөө их сайхан айжуу тайван их амгаланда хүн тамир их сайтай хүмүүс гэдэг Эрдэмандлынхын нэг. Тэгээ их хөдөлмөрч. Тэгээ би бол Аранга аймгийн Эрдэманд сумд 1964 онд Малчин нацгийн одоо 11 дэх хүүхэд. Одоо бол нөгөө 11-ээс чинь 3 нь одоо тухайн үед чинь хүүхэд ч энд ижсэн 8 үлдсэн байгаа. Тэгээ 8-ын бол хамгийн отхон гэж явдаг. Манай аа бол нацаг гэд Малчин. Ээж маань урт насан ингээд сайлчин гэд Малчны хүүхдээ. Хүн зон ямар мал сүргийг илүү төлхөө хариулдаг байсан. Манай Эрдэманд бол уусаа улстай шахуу юм штэ. Хүн ам ихтэй, газар нут ихтэй, дээх үед бол одоо хаан үйт гэж байсан, бугт гэж байсан сумнууд нийлүүлээд манай Эрдэманд сум. Эрдэманд бол их дээр үеэс аваад 10 жилтэй байсан. Тэгээ энэ 7-8 сумнаас хүүхдээр сурдаг. Биднүүд үл их шигшиж авдаг. Тийм учраас одоо тухайн үед бол онц суулгахтан 9 хүүхэд алтан медальтай төгсөж байсан юм байна. Ер нь Эрдэманд сургалт их багш нар их хайхтар бидгээ сайтайч багссан биднийг сургалт их сайн сурж ирсэн. Биелэгч нь одоо нэг явах нэг дунд зэрэг байсан. Тэгэхэд Аранга техникум ер нь сурсан сургууль бүхэндээ онц төгсөж ирсэн байгаа. Тэгэхээр ер нь манай Эрдэманд сургууль бол их тийм чадварлаг багш нартай тийм сургууль байсан юм байна. Ерөөсөө нөгөө дээд ангийнхан ах эгч нар амар сайн сурдаг. Бид нар энэ ах шиг болж байгаа юм энэ ихчгэл болох юмсан гэж ерөөсөн тэр сурахын төлөө. Тэгээ ерөө сурж байгаа хоорондоо бол ангиар бол ерөөсөө шалгалт өгөхөд бол зүгээр ясам дээр нуралдаан мөршгөл байлаа. Бушуухан шалгалт нь болоосоо ороод тэгэл онцоод гараад ирэх юмсан гэдэг байдлаар сүрэн голдоор гараад нөгөө билетээ уншаал. Билетээ чинь бүгд боловсруулаад бүгд өглөө 9-т гараад шалгалтаа өгөхын тулд тэгэл уншдаг. Нэг тийм нийтч
ангиараа тийм хамт олон тийм их юм мэдээ сурахын төлөө зүтгэсэн тийм хүмүүс байсан. А зөвхөн миний хувьд бол Эрдэнэ мандал сумын 10 жилийн нууц сургуулийг нэлээд бас нэр хүндтэй төгссөн тухайн сургуулийн сургалтын зөвлөлийн дарга, бүлгийн зөвлөлийн дарга нэгээс 10 дугаар анги төгсөлт ангийн дарга нь байсан. 10 жилийнхаа 7 дугаар анги төгссөн гэж бол тухайн үедээ л том сургууль төгсөж байгаа. Тэгээ хэдэн жил 2 3 жил мандалж байгаа л дараа нь Аранга техникумд орж тэнд газар зохион байгуулалтын техникчийн мэргэжлээ 3 жил сурч чад. Тэрнээсээ би Дорногов аймагт тохиолдогдоод бас Дорногов аймгийн аймаг хэрэгцээ газар зохион байгуулалтад ажиллаж байгаад тэр үед ч одоо орос хэл их чухал байсан. Орос хэлний 2 жилийн курс төгсөөд хөдөө аж ахуйн техникум төгсөөд. Хөдөө аж ахуйн техникумаас бас ороо сурч иж намын дэд сургуулийн 2 жилийн төгсөөд тэрнээсээ төгснөхийн дараа би бас марксизм-ленинизмын сэтгүүлч ангийн 2 жил төгсөөд тэрнээс гадна эдийн засгийн сургалтын тийм 2 жилийн бисэн тэрийг төгсөж чад. Оросод эрх үсэг Москвагийн нэг үйлдвэрчний дээд курс суралцаад ажилласан газар тэр Дорноговд хөрж чад Дорногоос энэ улсын газар зохион байгуулах экспертиз гэж байсан. Тэнд ажиллаж байгаа л тэрэнд маань томроод газар зохион байгуулалт хайгал зурагчдын институт гэж болоод тэнд ажиллаж байгаа. Тэнд эдийн засагч хийгээд бас нэг 15 жилийн прогноз зохиогоод тэнд манай багш Баст гэсэн тэр багш Утаалын сангийн аж ахуй дарга явж байгаа. Над тэр Орос Монголын давчааны даргаалмыг өгч чад. Одоо өөрчлөгдсөндөө тиймээс Октябрь Орион гэж хэлсэн. Тэгээ Орионы намын гарууд бас тэнд ажиллаад Алтан тариа гэдэг мөрлийн үйлдвэрт ажиллаад тэрнээс өгөөч рүү гэж одоо Монголын одоо үндэсний 2 мөнгө том үйлдвэрт ажиллаад тэгэл гарныхаа төвөрт орсон да. Та одоо Эрдэнэ мандал суманд одоо төрж өсөөд Эрдэнэ номын мөрийг эрт гарч хөөсөн. За тэгээд нутаг усныхаа талаар шүлэг яруу найраг бас бичдэг. Тэрийгч дагаад их олон судалгаа хийсэн баг. Ер нь Аранга аймгийн Эрдэнэ мандал сум бусад сумудаас ямар түүх ёс заншлаараа ялгардгийг. Археолог төв судалгааны хувьд би өөрийнхөө одоо нутгийн талаар яруу найргийн шүлэгч хийжсэн. Миний одоо эхний ном болгоосаа би сэтгэлийн минь төвлөрүүлсэн нутаг гэсэн ном Эрдэнэ мандлын тухай бичсэн байгаа. Эрх зүйн ухаан гэсэн ном. Энэ нэг 500 туудастай ном гаргасан байгаа. Тэгээ одоо би яг өөрийнхөө одоо төрсөн нутгийн 100 жилийг тохиолдуулж би нэг үүсгэл төгсгөлийн утга гэсэн ном гаргасан. Би бас нэг газар зохион байгуулагч учраас олон аймагуудад энэ тэнд сумж явж байхад манай одоо Эрдэнэ мандал шиг тийм уужим тэгээд одоо юм бүхэн тэгш уул устай одоо ханан гол гэж байна, ханган дээр гэж байна одоо хараа талуу бол гэдэг сайхан тийм уул их том уултай бас талтай их түүхийн дурсгалтай тэр харгал хааны болгос гэж дээр үед одоо алтан бүс гарч ирж исэн гэж ярьж байгаа. Түүх дурсгал хөшөөнүүд их олон байдгийг. Заавын нэтгэгээний чинь төрсөн утга шүү дээ. За тэгээ манай Эрдэнэ мандал нутагт бол одоо хаан өндөр хайрхан гүнгэрэг нөр болон жан малын яваа, хямрын яваа гэд ийм тахилгатай уулс байдаг. Хараатын яваа байна. Хар булааны балгас гэд энэ хүн дээр байгаа. Энэ балгас бол одоо 13 дугаар 100-ны үед бол одоо хар хорны дараа орох хэмжээний тийм хот байсан байгаа. Одоо энэ хинти хөдөө аралд байдаг Аарав ордон гэж байдаг. Энэтэй дүү хэмжээний одоо тийм том хот байсан байгаа. 13 дугаар 100-аас өмнө одоо энд хот байсан байгаа. Тэгээ хөгжлийнх нь одоо дээд шатанд хүрсэн үе нь 13 дугаар 100-ны үед. Одоо энд 4 замын уул зуртай нэлээд том хэмжээний тийм хот байгаа. Тэгээ археологийн малтлага бол одоо хийгдэж өрөөд хамгийн сүүлд хийсэн үгээр бол сүм гарсан. Тэр сүмийн дээвэр нь гэхтэл одоо тийм аюун шурхны зурагтай тийм дээвэр байсан байна. Алтан уургийн хаадын одоо элэг нэгүүлсэн хааны ордон байсан тэр үедээ. Тэгж одоо судалгаагаар гарч байгаа. За тэгээ энэ урд талд нь одоо их нуур гэдэг манай сумын одоо хамгийн том нуур байна. Тэгээд тэрний энэ балгасны уртал гэхэд нэлээд том хэмжээний одон нуур байдаг. Тэр нуур л гэхэд одоо тэр хаадын гангаа хийдэг байсан нуур гэж байгаа. Одоо сураан гандахтаа шууд тэрлүү хийдэг. Тэгэл одоо гүүнийхэн зилний 2 гац гэхтэл одоо бараг нь километр ших юм байгаа шүү дээ. Тэгэхээр үл энд одоо ямар
том хэмжээний хот юу байсан. Энэ төр нь бол одоо эхнээсээ тэгээд батлагтаа явж байгаа. Ийм ер нь бол хаадын нутаг гэж тийм нэр томьёо одоо тэрвэж тавихгүй бол өгөөд археологийн аялал жуулчлал цаашдаа бас нэлээд хөгжих хандлагатай ийм нутаг байгаа. Одоо тэр бүхэн шарын нуруу гэдэг хүнээ болд байгаа. Тэнд гол модныг гээд одоо хүнүүгүй ихсийн газар. Тэндээс одоо ганц ивэрт гөрөөс олдсон байгаа. Одоо энэ Бухтын нуруу гэж байгаа. Бухтын нурууны дээд хэсэгт гол мод 2 гэ бас илтэй газар. Тэндээс одоо Оромын папын хэрглэж исэн аяг гэдэг одоо дэлхийд маш цөөхөн байдаг. Тийм аяг маягууд олгосон байх жишээ нь. Ер нь бол манай Эрдэм мандал нутаг бол хүнүүгийн гал голомт нутаг гэдэг нь бол одоо батлагдж байгаа ийм нутаг. Ер нь Эрдэм мандал бол хөдөлмөрч Эрдэм мандал гэж уусаа нэртэй. Монголд хоноор хамгийн олон малтай гэж үздэг. Үхэр ихтэй. Эрдэм мандал сум бол одоо тэр хүнүүгийн үед үхрийн сүмсүрг одоо манай Эрдэм мандал сумд байсан байгаа. Одоо үхэр мандалчууд гэж ярьдаг шүү дээ. Энэ бол одоо тэр үеэс л эхэлтэй юм шиг байгаа. Үхэр сүрэг Монгол үхэр амьдрах хамгийн таатай одоо хойд бүслүүрэл энэ манай Эрдэм мандал нутаг л да. 2 удаа одоо хонин сүргүүл маш их өсөж исэн. Социализмын үед бол улстай одоо хонин сүргээр тэргүүлж илээ. Социализмын үед чинь чихтэйхэн сайхад байсан. Юм болгоно хийдэг байлээ шүү дээ манай сум чинь. Дээл хувцас хийж чаддаг, цагаан эдийн мэдээгээ хийж чаддаг юм болгонтой л байсан. Юуны ахуйчгийн үйлдвэртэй сайхан байсан. Тэгж энэ ч одоо машин станц, мам станц гэж би барьж ирсэн шүү дээ. 10 жилийн чинь бариад мам станцыг бариад, үржил станцыг бариад, хүний имлэг бариад би барилгаар явж байгаа. Тэгэд энд ирээд барилгаасаа гарсан. Нутагтаа явсан тавь гэж бодоод. Хүн ам ихтэй ер нь том сүмштэй. Одоо үлчээр сайхан одоо хөдөлмөрч улсууд нь хөдөлмөрч нэгдэл гэж ойлоод ирвч. Ажил сайтай улсууд байна оо энэ дээгүүрчд. Эрдэнэ журмны шийдж иргээд улсын авраг малчин байна. Ажилсаг хүүхдийн дээл ихэнд байдаг. Одоо дээгүүрч одоо энэ ван зэрхэн хүүхдүүд байна. Манай төрлүүдээ шүүл ажилсаг улсууд хүүхдүүд зөндөө харагдах юм байна. Байгаль дэлхийгээл шүтэл бас байгальтайгаа байгальч холбоотой юм шиг байна да. Хараатай яваа гэл манай ч одоо сайхан оо тэнд. Тэгэл тэн дээрээ гардгийн тэгэл нутаг ус олон жил болцоо ээж нутаг гэл бас сэтгэл өөр байдаг юм шиг байна да хүмүүс гэдэг. Манай ээжээс гарсан хүүхдүүдээс улсын авраг 2 байна гэдэг чинь бас мундаг хөдөлмөрч улсууд байхгүй юу тий. Тэгээд олон сайхан хүүхдүүдтэй алдарт эхчүүд бас олон байж байна. Ийм л алдар гавьяатай улсууд да. Цөмөрөө энэ нутаг орондоо бас сайн сайхан амьдарцгаагаад явж байна. Тэгээд эргээд ингээ бодоход ер нь бол өчигдөр үгүй бол өнөөдөр үгүй. Өвгөд өгвөл би үгүй гэдэг үгтэй. Тэгэхээр өвөө эмээгийн түүх өнөөдрийн 100 жилийн хэн болгон бас энэ насандаа үзэхэд бол одоо тийм амархан биш. 100 жилиг бол одоо 100-аар дамнаж ирсэн түүх бол ерөөсөө одоо 100-та одоо ярихад ерөөсөө барагдахгүй. Эрдэм мандал сумын зан олон бол ер нь хөдөлмөрч улсууд шүү дээ. Хөдөлмөрч тэгээ сайхан хүнлэг шөө сумуудыг бодвол ерөнхийдөө өөрөөсөндөө бие аваа явууч хөдөлмөрч юм уу биенээсээ бас нэг сургамж аваа сурчдаг. Амгалан 50 улсууд шүү дээ. Юман тийм их 50-аараа мөтөөд яар сандаж инээ тэрэ болж энэ мөтөхгүй л. За бодно доо гэж ял болгодог тийм л улсууд. Дээрвээс авахад манай Эрдэм мандал бол одоо юуны чадвар их сайтай хүмүүс ихтэй олон. Наадлах манай төрөлдөө лаваас ингээд тэр архангаа 100 жилийн ойгоор их тамир ай гэсэн 1600 хуудастай ном байсан. Тэгээ тэр номон дотор бол манай Эрдэм мандлын одоо тэг яруу найрагчид Эрдэм мандлын хүмүүсүүдийн ихэнх нь одоо бичээстэй байж байгаа юм. Рави 2013 онд одоо анхныхаа номыг гаргажсэн. Пүрэв хүүгийн Батгүйг багш маань одоо анхны номыг үлгэдэж өмдгөлөгийг нэвчиж гаргаж байлаа. Хөвсөлгөл гээд. Одоо тэрний дараагаар Халиум Мортингийн гээд ном гаргаж байлаа. Тэгээ сүүлд 2023 онд Литванылийн завсарт гээд 2 номыг нэг дор гаргаж байсан. Литванылийн завсарт ном маань 2023 оны яруу найргийн төрөлд алтан үдийн жагнал авч ирсэн. Ерөнхийдөө хангаан сум яруу найргийнхаа наадамд ганц нэг орж байсан. За болор цомд нэг удаа орж байсан юм байна. Ер нь тэмцээнд үл тэр болгоно их орж байгаагүй. Яруу найраг үтсэн хамгийн том шагнал маань гэх юм бол одоо алтан үдийн шагнал юм да. Манай ах нацгийн бархуу ах чинь яруу найрагч, барилгын инженер.
ийм одоо тэгэл бүр 70 хэд онд оюутан үедээ анхныхаа төврийг гаргажсэн. Нартай бороо гэдэг. Тэгээ хөдөө тийм сайхан нүүдэлч ахуудаа тэг хүний сэтгэлийг хөглж одоо яруу найрагчд энэ дууны шүлэг энэ дууч дандаа энэ хөдөөнөөс төрсэн байдаг шүү дээ. Яг л тэр ахуйд байгальда тэд нар гэж бадарч өссөн байдаг хгүй. Тэгээ Бархбаах ч одоо энэ яг Эрдэнэ мандлынхаа 100 жилээр түүний хүү Отгонбат чинь насны залбирал гээд маш сайхан ном одоо гаргаад ах минь ерөөсө 3 гавья байгуулсан юм байлээ. Яруу найргийн их сайхан ийм судар ном, энэ сайхан яруу найргийн тэнгэртэй өн. Хоёрдугаар тэр барилгын инженер гэдэг олон сайхан барилгуудыг босгосон. За гуравт нь эдний хөгч маш их хүүхдүүд маш их сайн сурлагт маш сайн хүүхдүүдийг бие даалгаж өөрөөр нь боожуулж өөрөөр нь тэр сургууль соёлд нь явуулж тэр их мундаг ухааныг манай ах ингэж гурван эрдэмийг энэ цаг дуураар харж тэр ойлгож байгаа байхгүй. Мөнхөө ярихын хувьд бол одоо би одоо дөнгөө 8 дугаар анги төгсөөд 16 таа очичлаа шүү дээ. 16 таа дөнгөө 8 дугаар анги төгсөөд би нийтийн хоцлогын темс гэж байсан. Тэр темсийг аваад тэгээ очижсэн. Тэгэхэд манай Нина агч чинь тэр юунд 70 дугаар дэлгүүр гэж байсан. Тэнд худалдагч хийдэг байгаа. Тэгээд би шууд намайг чойд зохын одоо чойд зох гэд манай аавын дүүг нөхөр штэ нөржмөгч гээд тэд нар дээр суугаад хот руу очиод тэгээд тэднийхээс хинэд чи хаана хинэд байх юм гэхээр мөнхөхийн байна гэж би тэгээ мөнхөхийн руу ягаад шууд Нинагч дээр хөргөж өгөөл. Манай Нинагч станараа ирсэн болгоныг л эмнэлэгт үзүүлнэ, эрдэм номонд оруулна, бүх юмыг л асууж танихгүй хүн гэж байхгүй юм шиг санагддаг байсан штэ. Ста нэг дэлгүүрт очиж юм авах байсан ч гэсэн л одоо юм хүмүүс зохицуулаад тэгж аав ингэж аав тэр тийм тэнд би энд би гэл бүх хүний төлөө л байсан шүү. Өстой бүх хүний төлөө байсан. Тийм айгүй сайхан мөнхөхийн тавилд би олон жил сайхан байсан. Тэгээд эднийхээс тусдаан гараад одоо тэгэл атцын 10 гараад өөрөө 60 гараад 16 таа очижсэн бол одоо 60 гарчихсан явж штэ. Ээжийг зайлуулдаг байсаад нэг олон бандиртай их л бас л үдсэн үе шүү дээ. Энэ олон бандирыг бас нэг үний зэрэгтэй хөргий гэж сайхан. Улаанбаатар хотод анх эхлээл одоо ангаахын дунд сургуульд ирэхэд би ээжийнхаа дүүгийн тэл 2 жил болсон. Ер нь оюутныхаа бүх одоо амьдралыг бол энэ эгчтэйгээ хамт өнгөрүүлсэн. Тэгээд энэ эгчийн ач тусыг бас хариулж байгаа юм шиг одоо яг ингээд өрхийн хэмжээг авахаараа эгчээгээ бас нэг сайхан нэг дор хоёулаа хамт ажиж амьд явъя гэд одоо эгчтэйгээ хоёулаа эгчийн 5 өрхийн хэмжээний дунд нягтлангаар авч ингээд хамт олон жил одоо хорвоогийн мөнгө өсөг үзүү үттэл битээр хамт явлаа. Миний ах нар бүгдөө ерөнхийдөө төлөв даруй сайхан зантай хүн том жижиггүй сайхан үлгэрлж явдагт нь би их баярлдаг юм. Тэг хүн ялгалгүй хүний өрөнгөө ерөнгөтэй үлгэр дуурайл болгож ажиллаа чинь сайхан амаараа дамжуул сайхан урмын өвч хайрладаг ийм улсууд байгаа юм. За ганц эгч мэн одоо өвөлд нь хотод хөдөөд нь зунд над тус төшиг болоо сүүлийн хэдэн жил сайхан хань болж явна. Тэрэнд нь их баярлдаг да. Түмэн загтах хөтөөс одоо нэг имэйлэн дээр л анх эхэлж мөр унд сурч илаа. Өвөөгийн Орос имэйлэн дээр. Одоо нэг имэйлэн дээр багтаал тэгэл мөр унд сурсан. Сүүлд нь хурдан мөр унцгааж байлаа. Айраг түрүүнд хурдалж ийсэн. Сургууль байж байгаа нэг намар хагасаан бүтэн сайнаар гэртээ очисон чи аав нэг өвлжөөндөө өвс хатаа зүгээр хам хөлмөсөн цувцсан тийм тэгээ явж идэг. Тэгээ яасан чинь зүгээр нулимс цэлгнээд тэгэл тэрнээс хойш шийдээд тэгээ дахиж сургуульдаа яваагүй тэгэл хөдөөний хүн болсон доо ер нь. Тэгэл аавынхаа заасан замаар л одоо өнөө хүртэл явж байна да. Дээр үзвэл одоо манай удам тэр алтан мөнгөнд төдөв тэрний залгаа бол жанцсан гэж бай аг жанцсан гэдэг. Тэр үл их том сайн уяач байсан. Манай эмээгийн аав одоо аг жанцсан гэдэг хүн. За тэр аг жанцсангийн аав нь алтан мөнгөнд төдөв гэж байсан. Тэд нэр алтан мөнгөнд төдвийн одоо хурдан морд гэж байсан. Аг жанцсангийн хурдан морд. Тэгээд одоо манай өвөө Батболдын бор азраг гэж байлаа. Манай аавын одоо хээр мөр өсгий цагаан хээр мөр сартай хээр азраг гэ байлаа. Ингээд өнөөдөр одоо би бас бараг нэг 20 гаруй 30-аад жил шахуу морины зүг шуугаа явж байгаа. Тэгээ одоо банзархын хүүхдүүд ихэд бол мөр маш сайн явж байгаа. Ер нь
банзарагч байхдаа ер нь бага наснд бол сумаасаа 4 мөрөг авч ирсэн гэдэг баха. Тэгээ одоо хүүхдүүд нь өнгөрсөн жил сумыгаа наадмаас 5 төгрөг авсан байх жишээтэй. За манай чоолсох бас хурдан морь уйж хурдлуулж байсан. Суманд одоо хязаалан халтар үрээгээ хол төрүүлгэж байсан гэж ирдэг. Одоо өвөгийн дээр бор азарганы төл манхаа халзаа азаргыг тавиад одоо тэрнээс үл олон сайхан хурд төрсөн ийм төвхтэй. За ер нь бол манайхад үе залгамжлсан 3-4 үеийн тийм уяач хүмүүс. Одоо тэгээд залуу хойч үеийн ч гэсэн норон дуртай мороо уяад үргэлжлүүлээд ингээд өв соёлоон тэгээд явж байгаа улсууд та. Манай дунд игчийн одоо нөхөр банзар гээд тэр бол одоо 8 бандтай нэг охинтой. Тэгээ хүүхдүүд нь нөгөө хүүхэд банд нар бол одоо учраас мор урах боломжтой. Тэгээ мөрийн сумын наадамд бол одоо ер нь ихэнхийн авна олон түмний баярлаж ирэх хүн байсан. Тэрний удмаар одоо тэр 8-9 банд нарын удмаар одоо л ихтэл одоо сумын наадам болоход сумын наадмын 6 насны явж байгаа 6 насны угаасаа 5 нас юм уу 4 насных нь одоо төрүүлж иж явах шишээтэй. Дээхэн үед манай аавч нь 6 гүү төлөж тэрний 6 гүүний төл одоо биднэрт одоо бид бүхэн бүгдөөрэнд нь тарцсан байна шүү дээ. Тэр болгонд одоо тэрний л удамтай юм байгаа юм шиг байна. Өөр багын л ярьжсны тим төвхтэл байгаад байна. Өвөөч бас тэгэл адуунууд нь бол бас урдан байсан юм. Мандалны 3 мөр азар гурлж ирсэн гэсэн. Тэгээ манай ах нөгөө бидэга унжсэн гэлээ. Тэгээ бор азархтай бас төрүүлжсэн гэсэн. Тэгээ тэр чинь аль хэдүүний юм байхгүй. Тэр Батболдын бор, Сэнгийн бор нэг 3 бор азаргал байсан гэсэн. Тэгээ Батболдын бор гэдэг юунаас бол бас л нэг тосн байгаа. Ах нартаа тусалж 97 онд гэр бүл болоод түүнээс хойш ерөнхийдөө өөрийн гэсэн уяатай болоод морион бие дааж эхэлсэн. Тэгэл 2003 оноос хойш ерөнхийдөө суманда тасралтгүй л энэ морь малж ерөнхийдөө нэг хүртэл сумынхаа төрийнхөө наадамд бол ерөнхийдөө морион тасдалгүй айрагдуулсаар л яваа. Сандагсаргагийн цавдирмаар гэж нэг сайн мөр байсан. Тэр үл дээрээс бага наснаас авахд ирнэ. Одоо энэ нэрлээ задуу шиг л адуу байсан юм шиг байгаа. Хичээн өндөр. Тэр үл дээр нь цууд их гарсан. Тэр нь 50 болгондоо төрүүлж аймаг төрөнд би хүртэл нэг авч явж батсан гэл 92 онд лаан дундаах үсгээ цагаан хээр. Тэр сандагсаргагийн нэг онгорхоо амартай хүрээ аадсан гэ тэднийг авч явж. Гуруулан гин цавдир үрэн ам үзүүдэд цаа 2 нь 3 4 ирж 3 медальтай иржсэн. Шидлүүрээ авчаад станкны медаль авчихсан та. Тэрнээс сум орон нутагт тэр нь медаль байдгүй байсан үехгүй. Ер нь тэгээд одоо манайхын үе дэцээс уламжиж ирсэн одоо хурдан мөр ихтэй байсан. Тэгээд одоо нэг айлын хөргөнүүдээ нацаг манай Батбод хоёулаад одоо нацгийн хар хээ, нацгийн одоо хээр, нацгийн хар мөр бас бүх л одоо юм бол манай хоёр бол одоо мор их сайн үйл байсан учраас байлангуй манай нацаг тийм биш юм аа. Аав маш ажилсаг, ээж их ажилсаг. Тэгээд аав чин хурдан мөр уйдаг. Тэгээд сумдаа дандаа төрүүлнэ. Сартаа хар гэдэг, нацгийн сартаа хар гэдэг морин жил болгон их насанд төрүүлнэ. Жороо хонгор морин, жороо гэдэг юу байгаа штэ. Одоо төрөл байж байгаа. Жороо моринд нь төрүүлнэ. Тэгээд нутагтаа наагийн хар, наагийн сартаа хар гэдгийг ерөөсөө нэртэй байсан. Наадмын өглөө гэхэд манайхаар баахан уяач дэмбэрл гоо гээл те. Засрамж байгаа гээд баахан уяач ингээд манайхаар буудлаад наадам руу явдаг гэж лээ. Тэгэл ерөөсөө мориныхоо өнгийг энэ жилийн өнгийг аль нь төрүүлэх нь вэ, аль нь хурдлах нь гэдгийг тэд нар хоорондоо яриад сайхан хууч ягаад шугшгаа сайхан 3 эргээл ингээд тэр эргэлээ санахад бол үнэхээр тэр ариусал залбирал одоо тэр хүмүүс ямар ухаантай байсан юм бэ.
Ерөөсөө 100 жил гэдэг чинь дараа үедээ бид нар түүхээ шилжүүлж байгаа үе байхгүй юу. Тэгэхээр 100 жилийн үлддгийг түүх үлддэг. Энэ сайхан нэвтрүүлэг, энэ сайхан бичсэн судар номууд үлдэн дараагийнхаа үедээ бид нар ингэж улбаалж одоо дамнуулан өгж байгаа. Энэ соёл бол Монголын соёл. Хүн чинь ер нь цаг хугацаатай л юм гэж ахмадуудынхаа үгийг их сайн сонсчий. Энднэр ч өстэй амьд бурхад бурхандаа аав ээжигээ сайн үгийг сонсож сайн шүтчихье. Эднэр чи яг үннийг хэлж байгаа юм. Энэ амьдрал үтсэн хүний үгийг их сайн сонсчий гэж бодоод байгаа юм. Тэд нар бол яг амьдралаараа биеэрээ туулаад ирсэн чинь сайн ч муу ч ямар ч байсан тэднэрт юм байж идэг. Тэгээ тэрийг айгүй сайн сонсож байгаараа гэж тэгж хэлээ да. Таны төрсөн сумын 100 жилийн болж байгаа нийт нутгийн 100 олон ах トゥ хамаатан саданда 100 жилийн мэдчилгээ төвшөлөхгүй. Миний одоо ээж миний төрсөн аав ээж одоо төрсөн аваад үзэх юм бол мандлын тал хувийн шахуу миний одоо хамаатан болох юм байна. Тийм учраас эдэн мандлынхаа одоо төрөлсөд ах トゥ эднүүдээ одоо 100 жилдээ ажил хөдөлмөрийн энэ дэр амжилт авах гэсэн эдэн мандлынхантай ерөөл айтах гэж бодож байна. Намсаа өгөх шиг байна. Наадмын зүйл өгөх шиг байна. Өнөр бол мандал өгөх шиг өвчин зовлонгүй манчир өгөх шиг биелэг аюулгүй. Бохот хаамрын заларч буян намыгээ тооноор нь тасарч өвд төгшөд халуун бүдгийн жуулж илүү бүдийлүү ивэгтэй цаг усын зовлонгүй барцдаггүй мэнд илгээрийн хамглан төлөөрөө төвшин жагалтай үр хөвгтөн даг өнөр болж үйлсээ яндаг дэлгэрч байх тухай гэж одоо өөрийнхөө 100 жилдээ тохиолдож нутгийнхаа олонд ирээд. За юуны өмнө бол одоо Эрдэнэ мандал сум гэдэг чинь хүннүүгийн одоо суур яг голомт байхгүй гал голомт. Дандаа сайхан хүмүүс төрж идэг, мал нь өсч идэг, сайхан энерги сайтай юм сайхан нутаг. Тэр нутаг төрж өссөн бүх Эрдэнэ мандал сумынхаа уугуул суугуул бүх хүмүүс эхлээд энд дэвшүүлье. 100 жилийн баярын мэнд төргий. За дараа нь бол одоо энэ ураг удамынхандаа өөрийнхөө төрөл төрөстэй тий бүгдээр нь 100 жилийн баярын мэнд төргий. За зориудаар бас баярын мэнд төргөх Пүрэс Самбуу багшийн ангид 1967 онд 7 дугаар анги төгссөн. 1968 онд 8 дугаар анги төгссөн. 1971 онд 10 дугаар анги төгссөн. Энэ бүх үе үеийнхаа нэг ангид хамт сурж исэн хүүхдүүдтэй одоо хүүхдүүд л гэж шүү дээ тий. Эрдэнэ мандал сум байгуулагчны түүх 100 жилийн баярын мэндийг хүргье. Аранга аймгийн Эрдэнэ мандал сумынхаа 100 олон ах トゥ төрөл төрөст үр хүүхдүүдтэй 100 жилийнхаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэцгээе гэж ярив да. Эрдэнэ мандал сумын 100 жилийн ойн баярын мэндийг бүх хүмүүстээ хүргье. Сайхан ах トゥ өнөр мэдгээд цансан бодис ажил нь бүтэж төрдөө төсөг бол төм олонд ачт бодж явах сайхан байх юм да хөөрхөд. Тав орчим олон тал дүүрэн бэлчиж 1000 төм хөрөх болтгойд ерөөж дөө. Орын сайхан хордон өөхөн үчтэй сумын мэрэгэн сайхан баяр цагаараа л гэж хэлээ да. 100 жилийн дэн чотоод наач дэлгэр сайхан наацгаараа гэж хэлээ да. Удам сурдраа одоо хамгаалж үлдэхийн төлөө мордын сав ийж ажил хөдөлмөрөө сайн хийцгаагаараа үр хүүхдүүдэд сайн хүмүүжүүлж яваараа гэж өрөөё. Хамаатан садан ах トゥ ус нутгийн 100 олон бүгд нь баярын мэнд хүргье. За 100 жилдээ сайхан наацгаагаараа гэж мэдлэгээ дэвшүүлээ да. 100 жилийн ог тохиолдуулан эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсв өрөөё. Та бүхэн сайхан наадаарай. Ийм сайхан ах トゥ амраг садан нутаг усанд төрж өссөн хувь заяанда бахархаж байдаг. Та бүхэн минь урт насалж удаан жаргаж сайхан амьдарч байх болтугай. Хүнүүгийн энэ голомт нутаг түүхээрээ ч гэсэн аж байдлаараа ч гэсэн ард түмнээр ч гэсэн сайхан дэлгэр сайхан нутаг Эрдэнэ мандлын энэ сайхан одоо үлзий өрөөлийг хүсье. Өргөн олноороо сайхан наадах болтугай гэж энэ өрөөлийг өргөж байна.
Ганчлуудын даваа